Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр 760 оюутан суралцах хүсэлтэд өгсөн байснаас 200 оюутан шалгарч тус улсад суралцахаар болжээ. Анх 2015 он 100 оюутан суралцдаг байсан бол 2016 оноос эхлэн 200 оюутан тэтгэлгээр суралцах болж жилээс жилд оюутнуудын тоо нэмэгдсэн байна. Эдгээр хүүхдүүд нь Унгар улсын засгийн газрын 100% тэтгэлгээр суралцах юм. Шалгарсан оюутнууд 8 дугаар сарын сүүлээр визэндээ ор сургууль руугаа явах юм а. Унгар улсын засгийн газрын 100% тэтгэлгээр суралцах боломжтойгоос гадна анагаахын шинжилгээ ухааны сургууль, эдийн засаг гэд бүх төрлийн мэргэжлэр сонгон суралцах боломжтой байгаагаараа давуу талтай юм байна. Тэгээ өөртөө Унгар улсад очиод сургалтаа сонгон авч эндээс ингээд энэ хөтөлбөрийн хүрээнд явдаг болсон байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө бүх төрлийн мэргэжлүүд орж байгаа хот төлөвлөлт, архитектур, техникийн сургуулиуд, эдийн засаг, хууль, мөн одоо анагаахын шинжилгээ ухааны сургууль хүртэл ингээд оюутнууд явж байгаа. Докторийн зэрэг хамгаалсан Монгол судлалыг чиглэгээр бас нэлээд хүн одоо судалгаа хийж байгаа. Үүнээс гадна анагаах ухаан, жишээлбэл их сайн манай өндөр түвшинтэй архитектурч байна. Янз бүрийн нэг салбарууд байна. Унгар улсад ихтэй сургууль суралцахаас гадна магистр, доктороор суралцах боломжтой. Бакалаврын зэрэгээр сурах бол 2-3 жил байж болно. Анагаах ухаан, архитектур, инженерийн чиглэлээр сурахад 4-5 жил сурах учраас тэр хугацаагаараа тэтгэлэг авна. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Унгарт очоод 1 жил унгар хэлд сурсны дараа их сургуультай суралцсан. Унгар улстай Монгол улс нь 1957 оноос хоёр улсын хооронд соёл боловсрол, шинжилгээ ухааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулснаар монголчууд Унгарт очиж суралцах болжээ. 1990 оноос хойш жил бүр 15 оюутан хүлээн авч байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 100-аас 200 болж нэмэгдсэн байна.